Монгол улс нь Азийн авто замын сүлжээнд холбогдсноороо Аз номхон далайн бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах, дорнод Европын улс орнуудын зах зээлийг зүүн болон зүүн хойд Азийн улс орнуудтай хуурай замаар холбох, автоврын коридоруудыг бий болгох, Оросын албаны улс болон бүгд найрамдах Хятад Ад улсын хооронд транзит тээврийн шинэ гарцыг нээх мэтчлэн олон боломжууд бий болох ач холбогдолтой юм а. Үүнээс гадна Монгол улсын баруун, зүүн, хойд, урд бүсийн аслагдсан аймагуудыг авто замаар холбох, цаашилбал Монгол улсын стратегийн зорилго болох далайд гарцтай болох боломжтой гинэ. Иймд энэхүү зорилготой нэг алхам ойртох үүднээс өнөөдөр энэхүү семинарыг зохион байгуулж байгаа юм а. За манай улсын хэмжээнд бол нийт 3 чиглэлээр орсон байдаг. ЭH3, ЭH4, ЭH32 гэсэн 3 чиглэл байгаа. За зөвхөн үгээр хэлбэл Алтан булаг, Улаанбаатар замын үд гэдэг нэг чиглэл. Нөгөөх нь бол ховдын Ярант, ховд Баян Улгийн үлгий, Улаан байшинд гэсэн бас нэг чиглэл. За тэгээд Монгол улсыг одоо хөндлөн тэнхлэхээр голоор нефт гарсан мянганы замын чиглэлтэд давхцдаг 32 гэсэн юм чиглэлүүд байгаа. Манай улсын авто замын сүлжээнд холбогдсон 3 чиглэлийн 4259 км замаас 2506 км нь хатуу уучлалтай байх ба одоогийн байдлаар барилгын ажил нь хийгдэж байгаа юм байна. Харин үлдсэн 1780 км орчим зам нь баригдаагүй байгаа бөгөөд үүнээс 830 км нь хөрөнгө оруулалтын их үүсвэргүй байгаа юм байна. Тиймээс өнөөдөр энэ мэд асуудлаас гадна өөр хэд хэдэн чухал гэсэн асуудлыг шийдэх зорилгоор уг семинарыг зам тээвэр барилга хот байгуулалтын яамнаас зохион байгуулж байгаа юм а.